Сайн байцгаана уу? Бүгдээр энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээрээ та нарыг Францын Нормонд муж руу аваад гарч шийдсэн байгаа. Ингээд бичлэгтээ орцгоё. 2001 оны 5 дугаар сарын 18 Нормонд мужийн Rouen хотоос холгүйхан байх Saint-Jacques-sur-Darnétal хэмээх жижиг тосгонд өглөөний 6:30 минут болж байлаа. Нар дөнгөж мандаж эхэлж байгаа бөгөөд эргэн тойрон маш нам гүм. Thierry Bourang гэх залуу ачааны машины жолооч бөгөөд цагтаа амжихын тулд өглөөрт замд гарах шаардлагатай. Түүний ердийн явдаг зам тариалангийн талбайн дундуур болон нэгэн малын сарвчны урдуур өнгөрдөг. Гэвч тэр өглөө сарвч шатаж байхыг хардаг. Thierry машина замын хажуу руу зогсоож аварын дохоогоо асаагаад хэн нэгэн байж магадгүй хэмээн яарвчлан төхөж очдогч хэн нэгний аврал ирсэн хашхраан сандарсан чимээ юу ч сонсогдсонгүй. Зөвхөн шатаж байгаа модны таснаас хийх чимээл сонсогдож байна. Гэхдээ тэрээр нэг морь амьдараа шатаж байхыг хардаг. Гал коммундад дуудлага өгч галынхан болон цагдаа нар 10 минутын дараа ирсэн ч морийг аварч чадсангүй. Галын бүсийг хамгаалсны дараа галынхан цагдаа нартай хамт нурсан сарвчны үлдэгдлийг шалгаж өөр ямар нэгэн хохирогч байгаа эсхийг хайдаг. Сарвчны урд жижиг машин шатсан байдалтай олдсон бөгөөд эзэн нь хэн болох нь тодорхойгүй байлаа. Хэсэг хугацааны дараа нуранган доор нэгэн хүний цогцос хэвтэж байхыг олдог. Цогцос бүхэлдээ шатаж хэн болохыг нь тодорхойлох ямар ч боломжгүй болсон байв. Зөвхөн хоёр зүйл шатаж амжаагүй байсан нь түүний алтан гинж болон хурмын бөгж байлаа. Сарвчийг хөлсөлдөг хүний хүү Julien Roussel сарвч чадсан тухай сонсоод хэргийн газар ирсэн байна. Цагдаа нар түүнд цогцоос олдсон бөгж болон гинжийг үзүүлэхэд Julien маш их цочордож энэ миний аавынх байна гэжээ. Иймээс сарвч түрээслэгч морины эзэн нь Jean-Jacques Roussel гэдэг хүн бөгөөд цогцос түүнийх байх магадлалтай болж таарав. Ингээд цогцос задлан шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний дүн Jean-Jacques Roussel гэх 57 настай инженер мэргэжилтэй буудуулж нас барсан тогтоогдов. Сум нь ангийн бууны сум байсан. Цагдаа нар нөхөр нь амиа алдсан гэдэг мэдээг хүргэхээр тэднийд очиход хачирхалтай нь Jean-Jacques-ийн эхнэр Даниэл урсурггүй алга болсон бөгөөд машин ч байхгүй байв. Цагдаа нар түүнийг нөхрийнхөө хэрэгт холбоотой болов уу гэсэн таамаглалт дэвшүүлж байлаа. Хэрэг болохын өмнөх орой 21 цагийн үед Julien ээжтэйгээ утсаар шалгалтаа өгч дууссан учраас найзуудтайгаа гадуур хооллоод харна гэж хэлэхэд ээж нь битгий их оройтойрээ найзуудтайгаа оройг сайхан өнгөрүүлээрэй гэсэн байна. Ингээд Julien шөнийн 2 цагийн үед найз охинтойгоо гэртээ ирэхэд зочны өрөөний гэрэл болон телевиз нь асуулттай байв. Дээрээс нь угаагаагүй аяг тавгнууд ширээн дээр өвлөрсөн газар хувцснууд унсан байсан байна. Энэ байдал нь ээжийг нь гаргах үйлдэл биш учраас хачирхалтай санагдсан ч ярихад зүгээр байсан. Айгүй бол найзуудтайгаа гарахаар явсан байх гэж бодон унтахаар явсан байна. Гэвч аавынхын цогцыг өглөө олсноор бүх зүйл өөрчлөгдсөн. Ингээд цагдаа нар Даниэлийг хайхаар ойр орчмын газруудаар өргөн хэмжээний эрэл хайгуул зохион байгуулдаг. 2 хоногийн турш хайгуул тасралтгүй үргэлжилсэн ч ямар ч үр дүнгүй байлаа. Jean-Jacques-ийн амийг хөнөөсөн хэрэгт бас л ямар ч дахиж олсонгүй. Галын улмаас бүх ДНХ-гийн улмаар цогцос орчмын нотлох баримтууд устсан байв. Saint-Jacques-sur-Darnétal тосгон нь ердөө 2000-ад орсон сувгчтай бөгөөд ихэнх нь бие биенээ мэддэг. Roussel овогтой гэр бүл нутгийнхынхнаа дунд нэр хүндтэй байсан ч тэдэнд хэн нэгэн дайсагнан зөөзөх ямар ч шалтгаан байхгүй. 5 дугаар сарын 20-ны ням гарагийн 23 цаг 30 минутын орчимд Saint-Jacques-sur-Darnétal-аас ердөө 8 км-ийн зайд байрладаг Бос хэмээх жижиг хотын орсон суугч цагдаагийн газар нэгэн дуудлага өгдөг. Тэрээр замын хажууд нэгэн Fiat Uno маркийн машинд нэгэн сэжиг бүхий эрэгтэй хүн байна. Бага байдал нь аюултай харагдаж байна гэснээр тэр хаваар эргүүл хийж явсан 2 цагдааг явуулдаг. Тэднийг очиход тухайн Fiat Uno машин үнэхээр замын хажуу зогсож байх ба жолоочийг нь шууд харах боломжгүй байв. Тэрээр хажуу суудлын доогуур ямар нэг зүйл хайж байгаа юм шиг харагддаг. Тэд онгорхоо байгаа жолоочийн талын хаалга руу ойртож гарч идэн тусган та асуудалд ороо юу гэж асуухад залуу толгоогооч өргөлгүй. Тийм надад маш том асуудал байна гэснээ. Гинэт буу барин бууж ирснээр тэдэн рүү чиглүүлэн тулгаад хэрвээ хөдөлгөл юм бол алж орхон шүү гэж хоо дарахад азар буун ажилласангүй. Энэ завшааныг ашиглан цагдаа нар гарч идэнгээрээ буутай гарыг нь зохиж бууг нь унгаагаад залууг дарж авав. Гэсэн ч залуу маш хүчтэй том биетэй байсан учраас тэр хоёрыг түлхэж унгаад цухтаадаг. Цагдаа нар хөөсөн ч барьж чадалгүй алдсан учраас тэд буцаад машин руу явж байхдаа залуугийн дамдаа хайсан спорт цүнхийг олдог. Цүнх нь күрдэг бичиг баримт байх ба Alfred Petit гэсэн нэрээр олгогдсон шоронгоос чөлөөгөөр гарах зөвшөөрөл байсан бөгөөд чөлөөний хугацаанд 4 дугаар сарын 15-нд дууссан байлаа. Өөрөөр хэлбэл тэр аль хэдийн 1 сараас илүү хугацаанд оргож явсан гэсэн үг. Цагдаа нар машинд шалгалт хийхэд машины дээш тэр чигтээ цусаар бүрхэгдсэн байв. Машины дугаараар шалгахад
Цагаан Fiat Uno бол 2 хоногийн өмнө сураггүй алга болсон Даниэль Roussel-ийн машин байдаг. Тэр дараадаа цагдаагийн хилцүүд рүү яаралтай ерэн сурвалжлах, ажиллагаа явуулах мэдээлэл хэлгээдэг. Дараагийн өдөр нь Альфредийг баривчиллаа. Тэрээр тосгоны орчуулгын газрын ойролцоо Колзо цэцгийн талбайн дунд жижиг майхан барьж нүүгдсэн байжээ. Энэ нь түүний эцэг эхийн гэр болон Roussel-ийн гэрийн яг дунд байрлаж байсан. Тэрээр ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй баривчлагддаг. 5 дугаар сарын 22-ны Мехман гарагт нэгэн явган хүн Сена мөрний эрийг дагуу алхаж явахдаа нүднийх нь өмнө эмэгтэй хүний цогцос хөөж буйг анзаарчээ. Цагдаа нар ирж цогцыг гаргаж авахд зөвхөн цээж хэсэг нь л байдаг. Аимшигтай нь бүр гидс дотрыг нь авсан байсан ба Жон-Жакийн цогцноос олдсон сумтай адил сум олдсон. Маргааш нь гар хөлийг нь тус олдог. Харин толгой нь олдоогүй. Цогцыг маш цэвэрхэн нямбай мэрэгжлийн хүн шиг үе мөчийг нь салгасан байдаг. Задлан шинжилгээгээр цогцос Даниэль Roussel-ийнх байх бөгөөд тэрээр чээж рүүгээ буудуулж амнаасаа алдсан байв. Машинаас бас гадар доторгүй цустай бээли олддог. Мөрдөн байцаагчид Альфредаас ДНХ шинжилгээ авахыг хүсгэд тэрээр татгалцсан тул тэд арга хэрэглэн тамхи татхыг санал болгосноор үлдсэн ичнээс нь шинжилгээ авчиж чаддаг. Ингээд Даниэлийн машин болон олдсон бээли Альфредийн өмнөдний шинжилгээтэй харьцуулж үзэхэд Альфредийнх байдаг бөгөөд бээлийн дотор талаас Альфредийнх гадна талаас нь Даниэлийн ДНХ илэрсэн. Ингээ бүгдээрээ Альфред Бутиг эгчийн талаар сонирхцгоё. Тэрээр 1965 оны 7 дугаар сарын 16-нд төрсөн бөгөөд түүнийг төрөх үед түүний гэр бүл бусдаас тусгаарлагдмал хаалттай амьдардаг байв. Хүү төрөхөд эцгийнх нь нэрийг өгч Альфред гэж нэрлсэн бол хэдэн жилийн дараа төрсөн охинд нь ээжийнх нь нэрийг өгч Виктория гэж нэрлэжээ. Гэр бүл бүхэлдээ эцгийн хатуу захиргаанд амьдардаг байсан тул бүгд түүний тушаал хүслийг дагахаас өөр аргагүй байлаа. Тэрээр хүүгээ хатуу хяналтандаа байлгаж зодож гэртээ найз нөхдөө дуурахыг хориглож түүний бүх үйлдэлийг шалгадаг байсан. Тэрч байтугай хүүгийнхээ шүршүрт өнгөрөөсөн хугацаа болон жорлонд усаа хэрхэн татаж байгааг хүртэл хяндаг байв. Шүдө бүхэн тэмцээнээс авчирсан медалуудыг нь үл томсорлон шоолж дорд үздэг байжээ. Ийм хатуу хяналт дарамт дор өссөн хүү Альфред найз нөхдөд болох гэртээ хин нэгнийг үрхийг хат хоригдсон тул нийгмийн ямар ч харилцаа байхгүй. Тэдний ховорхон хийдэг гэр бүлийн зугаалга дээр хүртэл орсон суугчид эцэг нь хүүгээ хэрхэн зовоож буйг хардаг байсан бөгөөд энэ хүний аимшигтэй зан ширүүн төрхөөс болж хүмүүс болгоомжилдог болсон байна. Аав Альфред нь залуудаа мах боловсруулах мэргэжлээр ажиллаж байгаад бүгд найрамд улсын аюулгүй байдлын ротын албан хаагч болсон байна. Энэхүү рот нь Францын үндэсний цагдаагийн тусгай дасга бөгөөд голчлон эмх журам сахиулах, жагсаал зүглэн хянах, юмэн дарах зориулттай. Түүний догшин авир нь ажил дээрэж гардаг тул хамт олон нь хүртэл түндургүй бүр үзэн яддаг байж. Тэр эхнэр хүүхдүүдтэй өөрийнх нь ажил маш аюултай. Олон хүн түнд эсвэл гэр бүлд нь өс хонцон санаж хорлохыг хүсэж байж магадгүй гэж хэлдэг байсан байна. Ингэж байнга давтан хэлдэг байсан нь хүү Альфред бүхнийг дайсан мэтээр харж хаа савь хорон муу санаатай хүмүүс байдаг гэж төсөөлөн бодож том болох тусам харгас хэрцгий ямар ч инэрх сэтгэлгүй нэгэн болж өссөн байна. Альфред насанд хүрсэн учраас бүхэл эрчүүдийн адил цэрэгт татагддаг. 1984 онд эсэх хүчний баазад цэргийн алба хааж байхдаа нэгэн орой харуулт гарч байв. Өөртөө нь харуулт солигдох гэж ирсэн нэгэн шин цэргийг буугаар сүрдүүлсэн бөгөөд үүнийгээ зөвлөл дээр өөрийгөө унтаж байгаад зочсондоо тэгсэн гэж тайлбарласан ч энэ нь хэтэрхий ноцтой хэрэг байсан тул хүлээн зөвшөөрөгдөөгүй. Түүнийг 20 хоногийн сахилгын шитгэлээр торгож цэргийн албыг нь 10 өдрөөр сунгасан байна. 1986 онд 21 настайдаа түүний машиныг шалгаж байсан 3 цагдаагийн нэгийг алхахаар завдсан хэрэгт буруутгагдан 15 жилийн хорих хэл авсан. 1990 оны 11 дугаар сарын 23-нд Шоронгоос бис засалд орохоор эмнэлэг рүү шилжүүлэх замдаа хүү Альфред нэг цагдаагийн бууг гулаан авч дараа нь таксигаар зугтаж жолоочийг нь барьцаалсан. Энэ хэргийн улмаас тэрээр 10 жилийн хорих хэл авсан байна. Альфред энэ бүх шоронд байх хугацаанд маш сайн хоригдол байж гэмээ ухамсарлан ойлгосон мэт сайн жүжиглэж чадсанаар 2 чудаа чөлөөгөөр гарч байсан байна. Энэ нь түүний нийгэмд дахин дасан зохицох, нийгмийн холбоогоо сэргээх зорилготой байсан боловч түүнд эцэг эхтэйгээ уулзахыг хоригдсон байсан. Учир нь түүний эцгийг хүүдээ муу үлгэр дуурайлал үзүүлдэг гэж үзсэн байна. Дээрээс нь түүний ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх шүүгч хэсэгчлэн хүмүүлсэн. Учир нь Францын шударга осны шүүхнүүдээр Альфред авраг битгээс гадна хүчирхийлэлтэй гэмтэргийн түүхтэй хэдий ч аюултай хүн гэж тооцогдоогүй байв. Ингээд 3 дахь удаага 2001 оны 4-р сарын 12-нд Шоронгоос 3 хоногийн чөлөөгөөр гарсан байна. Хэдий аавтайгаа уулзах оройтой ч дэд шийдвэрийг үлтэн аав нь хүүгээ бүр шоронгийн өмнө ирж авсан ба шүүхээс өгсөн нэгэн байранд байрлах ёстой байсан ч зөвхөн эд зүйлсээ тэнд үлдээгээд эцэг эхийнхээ гэрт очиж хонсон байдаг. 4-р сарын 15-нд
зөвшөөрлийн хугацаа дуусахад тэрээр буцаад хорих газар руугаа очоогүй бөгөөд хинч түүнийг хайж шорон руу буцаад орохыг албадахгүй байсан тул боломжийг ашиглан тэр ийхүү оргон зайсан хэрэг. Мэдээж хэрэг Альфред өөрөө шорон руу буцаад орохгүй нь ойлгомжтой учраас орогдол болон хувирсан. Жон-Жак болон Даниэль Русселийн хэрэгээс 10 хоногийн дараа олон нийтийн уур хүндэл газар авч мянган хүн гарын үсэг зурж аимшигтэй аюултай гэмтгэрэгтнийг энгийн хүмүүсийн дунд юу ч болоогүй юм шиг сул тавилаа хэмээн эсэргүүцэл цуглаан хийж хууль өөрчлөгдөхийг шаардаж эхэлсэн. Альфред мөрдөн байцаалтын бүх явцад нэг ч мэдүүлэг өгсөнгүй. Энэ байдал нь шүүх хурлын туршид зүрхэлжилсэн. Харин нотлох баримтууд түүний эсрэг байлаа. Даниэль Русселийн цус их хэмжээгээр машины дээш болон Бэйли мөн Босс хотод баривчлагдах үед өмсөж байсан Альфредийн джинсэн хөмд дээрээс олдсон. Цагдаа нарыг сүрдүүлэхдээ хэрэгэлсэн буун олон жилийн өмнө үйлдвэрлэхээ болсон сумаар цэнэглэгдсэн. Энэ сумууд нь эхнэр нөхрийн цогцоос олдсон. Ингээд хэрэг гарснаас 7 сарын дараа Rouen хотын шүүгч Жон-Жакийн сарвчанд очиж Альфредийг хэргийн явцыг үзүүлэхийг шаардсан ч Альфред дууга хураан хамтарч ажиллахыг татгалздаг. Мөрдөн байцаагч Альфредад цуглуулсан баримтуудаас харахад та оргохдоо Жон-Жак Русселийн сарвчанд хорогдсон бололтой. Гэвч орой эзэн сарвчанд ирж тантай тааралдахдаа таны гарахыг шаардсанаар маргаан үүсч эцэст нь Жон-Жак Русселийн амийг хөнөөсөн байна. Удалгүй түүний эхнэр нөхрөө хайж сарвчанд ирэхэд мөн түүнийг хөнөөжээ гэж таамаглаж байгаагаа хэлэхэд ийм шалахгүй шалтгаанаар би хизээч тэр гэр бүлийг алахгүй байсан гэж мэдэгджээ. Ингээд шүүх хурал Rouen хотод 2003 оны 12 дугаар сарын 8-нд Руссел гэр бүлийн аллахын дараа 2 жил хагасын дараа эхэллээ. Тэдний хүүхдүүд болох Жюлиан болон Стефани олон асуултад хариулт хүлээж байсан бөгөөд олон сэжигт нь эцэст нь ямар нэгэн тайлбар өгнө гэж найдаж байв. Харамсалтай нь шүүх хурал эхлэхэд Альфред өөрийн байр сууриа тодорхой хэлсэн бөгөөд тэр энэ хэрэгт ямар ч холбоогүй, ямар ч гэмгүй гэж мэдэгдсэн. Гэвч шүүх хурлын үеэр гинтийн зүйл болсон нь нэгэн гэрч гарч ирсэн. Тэрээр хэдийн цагдаа нарт мэдэгдэж байсан боловч хинч түүний яриаг оошоож үзээгүй байна. Түүний мэдүүлгээр Жон-Жак Русселийн сарвч шатаж байх үед буюу өглөөний 6 цаг 10 минутын орчимд 2 хүн замаар гарч ирж байхыг харсан гэнэ. Нэг нь маш их анхаарал татсан бөгөөд доолон алхдаг хэрэгтэй байсан. Тэр гарцаагүй аав Альфред гэж баталдаг. Шүүгч түүнд таних боломж олгож аав Альфредийг танхимын нундуур явуулахад гэрч эргэлзээгүйгээр түүнийг мөн хэмээн баталдаг. Ингэснээр эцэг нь жинхэнэ сэжигтнэр тооцогдож ерөнхий шүүгч онцгой шийдвэр гарган мөрдөн байцаалтын дутагдлыг нөхөж гэрчийн мэдүүлгийг шалгахын тулд шүүх хурлыг дахин тоглохыг хүсжээ. Энэ шинэ эргэлт тимч логикгүй биш байв. Аав Альфредийн өнгөрсөн түүхийг мэдэх хүмүүсийн хувьд тэр хүүгээ араас нь түрхэрч дэмжиж байсан ч байж болох юм. Дээрээс нь Даниэлийн биеийг задлан хуваасан байдал нь бараг мэс заслын найрвчлалтэй ганцхан огтлолтоор толгойг нь салгасан байдаг. Энэ нь мэргэжлийн хутга хэрэгэлдэг мах бэлтгэх туршлагатай хүний ажил гэдгийг илтгэн. Хүү Альфредийн хувьд бол ийм мэдлэг байгаагүй байх ч боломж олдоогүй. Харин аав Альфред бол анх мах бэлтгэгч мэргэжилтэй байсан. Тэр өөрийнхөө мал амьтныг надалдаг байсан учраас энэ ур чадвараа алдаагүй байж. Гэрэв гэрчийн мэдүүлгийг тэр үед авсан бол мөн аав Альфредийн хутгуудыг тэр дорн шалгасан бол хэрэг аль хэдийн шийдэгдэх байсан баг. 2 жилийн дараа цагдаа нар гэрийг нэгцэд ямар ч уур мөр үлдээгүй байдаг. Ингээд шинжилгээ ямар ч үр дүнгүй байсан тул аав Альфредийг суллсан байна. Харамсалтай нь 2004 оны 1-р сарын 15-нд тэрээр гэрээсээ 500 метрийн зайд байрлах хамбарт дүүжлэгдсэн байдалтай олдсон байдаг. Шүүхийн шинжилгээгээр энэ нь амиа хоролт гэж тооцогдсон байна. Нас барахаас өмнө аав Альфред 2 загтал бичсэн бөгөөд нэгийг нь эхнэртэй нөгөөг нь мөрдөн байцаагч шүүгчид хандан үлдээжээ. Тэрээр загталтаа өөрийгөө болон хүүгээ гин буруугүй хэмээн бичсэн байна. 2004 оны 12 дугаар сарын 3-нд 1 жилийн дараа 2 дахь шүүх хурал эхэлсэн. Дахин мөрдөн шалгах үйл ажиллагаа ямар нэгэн шин зүйлгүй байсан. Гэвч Альфред өөрийн гин бурууг үгүйсгэж шүүгэл миний аавыг хөнөөсөн гэмээр мэдгдсэн байдаг. 2004 оны 12 дугаар сарын 11-нд шүүхийн шийдвэр гарч Альфред Petit бүх насаар нь хорих алгануусан байдаг. 2009 оны 2 дугаар сарын 16-наас 17 жил жигшин аавынхаа адилаар хоригдож байсан шоронгийнхоо өрөөнд дүүжлэгдэн амиа хорлжээ. Гэхдээ хоёр хэрэгтэн амиа хорсноор яагаад яг ямар шалтгаанаар алсан бэ гэдэг асуултууд хариултгүй хоцорсон. Ингээд та бүхэн Францын үнэхээр солиотой сэтгэл гонсойлгосон хэргийг сонслоо. Та бүхэн шүүгч болон мөрдөн байцаагчдын оронд байсан бол ямар шийдвэр гаргах байсан бол сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай.